За өдрийн мэнд манайха зарим нэг хүмүүс нэг асуултыг маш их асуугаад байна. Сайн уу Жая? За тэр маань юу вэ гэхээр пэйжний одоо инбокс хэсэг дээрх одоо хажуугийн нэг категориудыг яаж ашиглах вэ гэж асууад байгаа болохоор бичгээсээ захлахаа хүрээд шууд лайв хийчлээ. За ингээд пэйж рүүгээ орохоор инбокс хэсэг байгаа. Зүүн талынх нь өнцгөнд инбокс хэсэг дээр болохоор дарахаар пэйж рүү хандаж орж ирсэн хүмүүсийн одоо текст мессежүүд орж ирсэн хэсэг энэ дээр байгаа. За тэгээд энэний хэсгийн одоо жишээ нь за одоо юу гэдэг нэг ийм хүн байгууллагатай би хамтарч манайх руу орж ирлээ гэд бодъё. Ингээд хамтарч ажиллаад ингээд мессеж ярилцлагын ингээд түүх үсээд надаас үйлчлэгээ авчлаа гэд бодъё. За тэгсэн чинь энэ нэг баруун талын хэсэг дээр одоо яаж ажиллах энэ ямар учиртай юм бэ гэд хэд хүн асуулаа л да. About хэсэг дээр одоо за би жоохон томруулаад харуулчихъя. За энэ хэсэг about хэсэг. За about хэсэг дээр ялангуяа e-commerce-ийн онлайн худалдааны бизнес хийж байгаа хүмүүст бол about хэсэг бол маш хэрэгтэй байдаг. За тэгээ магадгүй одоо нагчийн үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс бас аюу хэрэгтэй. Хин нэгэн хүнтэй харилцаад тэр хүнтэй холбоотой тэмдэглэлээ би яг энэ inbox буюу мессеж хэсэг дээр нь ингээд одоо би энэ хүнд ийм үйлчлэгээ үзүүлсэн, энэ хүн ийм бараа бүтээгдэхүүн захиалсан, энэ бараа бүтээгдэхүүн би тэдний өдөр хүргүүлсэн, энэ хүн тэдэнд төгрөгийн төлбөр тооцоо хийсэн, урьдчилгаа тэдийг өгсөн, дагаан тэдийг өгсөн гэсэн ийм тэмдэглэгээнүүдийг хийгээ хадгалчих юм бол дараа нь одоо нөгөө хүн маань ороод ирэхээр нөгөө хүнээс заавал нөгөө мессеж чадаа ухаач гэдэг юм уу, нөгөө хүнтэй ямар нэгэн байдлаар буруу ойлголцохоос энэ бол урьдчилан сэргийлээд идэг нэг давуу талтай байгаад идэг. За жишээ нь би эхлээд гэхдээ би яг энэ хүнтэйгээ илүү одоо нэг удаагийн биш те хэд хэдэн удаагийн юм харилцаа үүссэн гэж үзэх юм бол энэ дээр ингээд нэрнийхэн доотлолд очиж жоод од дараад энэ дээр болохоор ингээд тэмдэглэж чинь тэгэхээр би энэ хүнтэй ямар нэгэн байдлаар тодорхой одоо дахин харилцаж байгаа байна гэсэн юм тэмдэглэгээ эндээс олчиж байгаа гэсэн. За бусд нэг ганц удаагийн асуулт асуугаад өнгөрөөсөн кейсүүд байж болно. За би энэ дээр өөрийнхөө iDigital Academy пэйжийг ашигласан. За миний өөрийн пэйж дээр болохоор хүмүүсийн түүхүүд явж байгаа учраас хүмүүсийн нууц үг өдр явж байгаа учраас харуулсангүй. За би ингээд одоор тэмдэглэчин. За тэгээ би энэ about хэсэг дээрээ очиж жагаад за энэ дээр би дэлгэрэнгүй мэдээлэл биччихнэ details гэдэг. За about хэсэг дээр за уучлаарай би нэг сая сурвалттай ажаад хаалгац. About хэсэг дээр болохоор яг тухайн таны пэйжээр нэвтэрч орж ирсэн хүний одоо Facebook бүртгүүлсэн бүртгэлийн мэдээлэл болох профилийн нэр, пэйжний нэр, хэдийд холбогдсон гэсэн мэдээлэл гарч ирдэг. Харин одоо тухайн хүний утасны дугаарч гэдэг юм имэйлийн мэдээлэл бол нууцлалын түвшинд ордог учраас гарч ирдэггүй. Гэхдээ магадгүй бараа бүтээгдэхүүн зардаг хүмүүсийн хувьд одоо юу гэдгийг нөгөө хүнийхээ утасны дугаарыг тэмдэглэж аваад ч гэдэг юм уу холбоо барих шаардлагатай байх юм бол одоо жишээ нь утасны дугаарыг энэ Mongolia гэдэг 976 гэдэг 976 гэдэг за одоо ингээд юу гэдгийг утасны дугаарыг нь 99 10 ч гэдэг юм уу те ингээд нэг дугаарыг бичээд энэ дээр мэйл хаягийг бичээд за тэгээд шаардлагатай гэх юм бол одоо хөрвүүлэх хаяг маягийг энд тэмдэглээд те одоо хөрвүүлтийн үйлчлэгээтэй байх юм бол хөрвүүлэх хаяг эдрийн тэмдэглээд энэ дээрээ хадгалчихна. За тэгэхээр энэ хэсэг дээр одоо юу орж ирэх вэ гэхээр одоо би нөгөө хүнтэй заавал би нөгөө нэг удаа авсан мэдээлэл дахин асууад шаардлагагүй about хэсэг дээрээ би тэмдэглэж чаа. За доотлын хэсэг дээрээ болохоор label хэсэг байгаа. Label хэсэг дээрээ болохоор энэ одоо хүнийгээ та бас юу гэж онцолж нэрлэх вэ, нэрших вэ гэдэг ийм тохиргоогоо юу энэ дээр хийчих болно. За тэгэхээр одоо жишээ нь би энэ дээр label нэмж болно. За одоо
лейбл дээр одоо юу гэдэг. За би manage label гэдээ арчи. За label дээр нь болохоор жишээлбэл VIP customer ч гэдэг юм уу те. За одоо юу гэдэг. За энэ дээр жишээ нь би ажлын байрны зарын дагуу холбогдсон ч гэдэг юм уу те. Зарын дагуу холбогдсон. Facebook-ийн хувьд бол зөвхөн social media платформ одоо байгууллагуудын CRM шиг ингээд л нөгөө хэрэглэгчийн пул дата мэдээллийг хадгалаад өгөөд байдгүй учраас зүгээр эхний удаадаа бид нар юм чатаар холбогдож байгаа бизнесүүдтэй болон хувь хүмүүс ингээд тэмдэглэжүүл аягүй зүгээр хэмжээнээс нөгөө юу шүү дээ. За ингээд тэгэхээр тухайн веблүүдээр нэмж чаана тэгээд бүр ингээд англилалтай за жишээлбэл бараа бүтээгдэхүүн зардаг хүн байх юм бол одоо барааны нэр төрлөөр нь англиад оруулчихаа. За тэгээд дараа нь болохоор add label гэж suggested label-ээс одоо ингээд нөгөө санал болгож байгаа label-ээс эндээс хайж аваад ч юм уу энэ лист ч юм уу өөрийнхөө оруулсан байгаа одоо тухайн хүнийхээ оноосон ийм шошхыг өгч нэ гэсэн. За тэгэхээр энэ дээр жишээлбэл би энэ хэрэглэгч маань миний хамгийн чухал хэрэглэгч байх юм бол important буюу одоо ийм улаан үгийн тэмдэгтээ за жишээл саяны миний шинээр лейбл оруулсан хүмүүний хувьд бол одоо тэндээсээ бас сонгоод өгчөж болж байгаа гэсэн. За би ингээд энэ хүнтэй холбоо барих хүний тухайн мэдээллийг оруулаад энэ хүн маань надтай ямар байдлаар холбогддгийг одоо чухал хүн үү те байнгын хэрэгэл холбогдох хүн үү гэдгээ тэмдэглэж чаана. За тэгээд дараа нь болохоор add activity хэсэг байгаа. Add activity хэсэг. За энэ хэсэг дээр болохоор энэ хүнтэй харилцсан ингээд ажилласан ажлын үйл явцууд ч гэдэм үү харилцсан холбоо тогтоосон энэ асуудлуудаа энэ дээр add activity дээрээ биччихнэ. Энийг бол зөвхөн одоо пэйжний админ өөрөө харна гэсэн. За энэ дээр Facebook-ийн хувьд бол санал болгож байгаа activity болохоор энэ дөрвөн activity-г санал болгож байна. За энэ дээр болохоор appointment буюу би одоо энэ хүнтэй цаг товолж ярилцсан ч гэдэм үү уулзсан. За order placed гэхээр магадгүй нөгөө онлайн худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн хувьд болохоор энэ хүн надад ийм бүтээгдэхүүний захиалга хийсэн гэж захиалга болохоор тэр доотлолт нь note хэсэг дээр яг ямар бүтээгдэхүүний захиалга хийснэ ингээд илүү дэлгэрэнгүй бичиж болно. За энэ хүн төлбөрөө шилжүүлсэн тэгээд доотлын хэсэгт нь төлбөрөө 100% шилжүүлсэн гэдэг. За order shift дээр болохоор бүтээгдэхүүнийг одоо бараагийн захиалсан бараагийн хүргэсэн захиалсан ажлыг нь хүргэсэн гэдэг. За жишээ нь одоо юу гэдэг payment received гэдэг хичээд. За энэ payment received гэхээр одоо энэ received гэдэг юмгууд энэ хэсгээр за та одоо энэ газрыг юугаа төлбөрөө төлсөн гэсэн мэдээлэл юуг баталгаажуулж энд орууллаа гэд би одоо нөгөө газартаа үеийн газар төлбөрөө төлсөн юм байна гэд энд харчин. Гэхдээ нөгөө газар болохоор миний энэ хийгдэж байгаа бүх тэмдэглэгээнүүд бол хийж харагдахгүй зөвхөн онлайнми харагдана гэсэн админд л харагдах кейс болчихж байгаа. За тэгээд дараа нь болохоор notes хэсэг дээр байгаа. Notes хэсэг дээрээ дарангуудаа энэ хэсэг дээр жишээ нь энэ хүний талаар одоо дэлгэрэнгүй мэдээлүүд юу санахыг хүсэж байгаа. Өөр нэмэлт мэдээлүүд юу ээж болох вэ гэдэг дээр note гэж биччихнэ. За энэ хэсэг болохоор нээлттэй байдаг. За би ингээд юугаа жоохон томруулаадахыг. За ингээд томруулаад. За энэ хэсэг дээрээ болохоор би notes хэсэг дээрээ одоо юу гэдгийг за тийм манахаас 02 сарын 28-ны өдөр одоо үйлчлэгээ авсан. За тэгээд 03 сарны 01-ний өдөр үйлчлэгээ үзүүлсэн. За тэгээд одоо юу гэж болно? Одоо төлбөрийн үлдэгдэлтэй. Энэ тэгээд нөгөө газараа бол харагдахгүй шүү дээ. Тэгээд би энэ мэдээлэл ингээ хадгалчихна. За тэгээд одоо нөгөө хүний маань одоо юу ч гэдэм за энэ нэг орж ирсэн айлд ингээд нэг газар ингээд ороод ирэнгүүт за би энэ хүнтэй би харилцаж ирсэн юм байна. Энэ хүнийг би ингээд одоор тэмдэглэсэн important гэж тэмдэглэсэн энэ маш чухал хүн юм байна. Төлбөрөө төлсөн юм байна. За холбоо барих утасны дугаар нь энэ байна.
За тэгээд энэ хүнтэй холбоотой одоо жишээ нь энэ хүн төлбөрөө шилжүүлээ бүрэн төлсөн. За би ийм үйлчлэгээний тэдний өдөр хүргэсэн байна. Төлбөрийн үлдэгдэлтэй юм байна ч гэдэг юм уу. Энэ мэдээлэл ингээ харчих. Энэ яадаг вэ гэхээр олон хүнтэй харьцдаг. Энийг би аягүй их ашигладаг. Тэгэхгүй болохоор одоо юу гэдгийг энэ дээр бас нууц өгмөгийг бичиж болно шүү дээ. Тэгэхгүй болохоор олон хүнтэй харьцаал нөгөө бичсэн чатыг нь дээшээ гүйлгээл уншаал аль эсвэл яалаа ийлээ гээл ерөөсөө ингээл холиод идэв шүү дээ. Бид нар тэгэл заримдаа ингээл мартаал өнгөрүүлждэг. Эсвэл зарим нь болохоор за нуулгүй хэлэхэд зарим хүн бол худлаа хэлээ л дээ. Би төлбөр шилжүүлсэн аль эсвэл би тийм үйлчлэл тэгээд хувь мэс бүх тэмдэглэлт айгүй тийм интернет салцсан интернет тэгэхээр одоо дэлгэрэнгүй гээд бид нар товчлээ. Тэгэхээр манай одоо жишээ нь ялангуяа онлайн худалдааны бизнес хийж байгаа. Тэгээ олон хүнтэй харилцаж байгаа бизнесүүдийн хувьд бол энэ note activity label тэгээд about хэсгийн box-ийн about хэсгийг бол ашиглах юм бол айгүй тийм үр өгөөжтэй байдаг шүү. Тэгээд сүүлд нь одоо ингээд дахиад давтаа хэлэхэд энэ хоорондос жоохон гаццсан юм шиг байна. Сүүлд нь давтаад хэлэхэд бол одоо би тухайн хэрэглэгч ороод ирлээ. Тухайн хэрэглэгчд орж ирэнгүүт би одоо тухайн хэрэглэгчтэй үүсчихсэн харилцаагаа маш хурдан санаад дутуу юм юу байна? Илүү юм юу байна гэдэр гэдгийг нь өөрөө би ингээд юу яагаад сэргээ санаад ингээ авчижаа. За тэгээд энэ харилцагчтай би хийх үйлдэл маань ингээд дуусчих юм бол би энэ ногоон чекээ дараад дууссан гэсэн листэн дотроо оруулцдаг. Тэгээд дээрэс нь энэ дууссан гэсэн листэн дотроосоо би done гэсэн листэн дотроосоо би ингээд нөгөө хүнтэйгээ харилцаагаа сэргээгээд ингээд би харчиж байгаа гэсэн. За ер нь бол тэгээд мессежний пэйжний settings хэсгийн одоо settings хэсгийн inbox дээр яаж одоо хэрэглэгчийн мэдээллийг энэ хэсэг дээр эхний байдал дээр цуглуулах вэ гэдэг талаар мэдээллийг та бүхэнд хүргэлээ. За тэгээд түр баяртай шаардлагатай тохиолдолд бид лайв хийчихэд надад бол амар юм байна. За түр бай. Одоо би хичээлтэй учраас ингээд яриагаа дуусгая тийх үү? За